сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Москвагийн зам харилцааны улсын их сургуулийн 20 дугаар курсын оюутан Эрдэнэ Сүрэн байна. Би уран зохиол яруу найрагт их дуртай, их сонирхдог. Тэгээд энэ хүү бид Монголын бахархал гэсэн урлагийн их наадамд болохоор зэрэг уран урлагийн төлөөр оролцож байгаа. Миний амжилтаас гэх юм бол Бацэг оржийн нэрмжит уран урлагийн тэмцээнээс тэргүүний уншигч шагнагдаж байсан. Тэгээд бас одоо энэ хүү тэмцээнд өөрөө бас харж үзье гэж бодлоо. Ингээд энэ хүү тэмцээнд оролцож байгаа бүх нийт оролцогчдод бүгдээрэнд амжилт хүсье. Энэ хүү тэмцээнийг зохион байгуулж байгаа комиссийнхандаас маш их талархснаа илэрхийлье. Хагарсан чулуу дахиж ирэлдэггүй шиг нулимсаараа зурж хэлээ. Хагцын цагт үхэл давж уулздаггүй шиг үннийг хэлээ. Цусаа буцалгаж хэлээ. Ижитэйгэн байхад би баян байсан. Орилсоор мүйжидэн очиж нулимсаан гарчуулахад одод бүгдээрээ миний нүдэнд түгдэг байсан. Ичээ минь нэмээгээд над руу ирэхэд энэхэн замтны наран ганцхан над дээр л асвардаг байсан. Ичээтэйгэн байхад би баян байсан. Арга үрсэн ижийнхээ арга үртгүй ихэд арга толгод имнээс алтаар нурдаг байсан. Бүртэн зэрэглээ хорвоотой минь оролцолдож очин мөрхөлийн минь сайныг долоодог байсан. Ичээтэйгэн байхад би баян байсан. Судсан лөвшиж халууд үрсэн бурхны үр дээр тоглодог байсан. Сүнс зайлам харанхуйн дунд би сүүн үрч унтдаг байсан. Ичээтэйгэн байхад би баян байсан. Уулын орой эргэж уулздаггүй шиг үннийг хэлээ. Нулимсаараа зурж хэлээ. Урсгал усан эргэж урсдаггүй шиг үннийг хэлээ. Эсэн шатааж хэлээ. Ичээгийн амьснаас хойш би гуйлагчин болсон. Гэхдээ энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож болохгүй гуйлагчин болсон. Ичээтэйгэн байхад би баян байсан. Баяр хүргэе, баяр хүргэе.